Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2011 онд нээлттэй хийсэн Champion киног ярьж өгөхөөр бэлтлээ. За үүнээс өмнө киночдод хандаж хэлэхэд Ханза брендийн шаржигнур бан шиг эддэг киночд байна уу? Эддгүүд нь мэдэндээ, мэдгүй эддээ харин хандаж хэлэхэд Ханза банш 8 дугаар сарыг өгтөн супер бэлэгтэй урамшуулалт худалдааг зарласан байна. Гёза буюу гахаа мохолон буу цайтай бүлгүүгийн соустой Япон маягийн шаржигнур баншаа. Мөн Asian буюу Таханы мах халуун ногоотой Аз маягийн шаржигнур баншаа. Care for Mongolia, M-Mart намын сүлжээ дэлгүүр, оргил худалдааны төв сүлжээ дэлгүүрүүдээс аваад 2 дээр нэмэх нь 1 урамшуулалт хамрагдаарай. 2 банш авах юм бол 1 банш үнэгүй буюу 2-ын үнээр 3-ыг гэсэн үг. Бас 2 банш авах болгонд 1 суглааны эрэхтэй болох бөгөөд Ханза Цэгэмен сайтад суглаага байршуулад супер шагнал галтоогооны тавилга болон MacBook Pro-гийн эзэн болоорой. Дорны амтыг эх орондоо уйлдөрлөв. Ханза шаржигнур банш. За ингээд кинонд орцгоё. 2008 оны Чэж барал дээр карьер нь гэрэлтэж байгаа морин ач залуу гэр бүлтэйгээ хамт ирж уугаар кино маань эхэлнэ. Энэ бол манай киноны гол дүр Ий Сунхо. Эхнэр охинтойгоо зогсож байна. Түүнийг харин морин уралдааны менежер, дасгалжуулагч Ким тосч авна. Боротойгоо болохоор манай хэд шүүхэр эрхийг хүлээж байна. Борон дунд харин нэг залуу өөрөө н ороод шүүхэр авчирч өглөө. Ким дасгалжуулагч. Яасуу удаадаг юм бэ? Алга болчих юм. Гэт амар дор дөнгөөр харьцаж байна шүү. Юу ч чадахгүй. Хүний хэлсэн юм олигтой хийж чадахгүй. Ингэсэн Сунхо хажуунаас нь амьдралд төгсгөл нь эхлэлээсээ илүү чухал шүү дээ. Тийм ээ. Гэт зөөллөж байна. Манай хүн чинь давгүй хүнлэг залуу бололтой шүү. Тэр үед хажуугаар нь өнгөрч явсан нэг хүн шөхрийг нь унгаачлаа. Ким харснаа. Оо, Джонсоп хүн алсан хүнээр дасгалжуулалт хийлгсээр байгаа мó. Гэт шууд дормжлоод байна. Сунхо тэнд сайн байна уу? За явцгаая. Ингээд цааш аваад явчлаа. Ким бол их явуургүй нөхөр юм байна. Удалгүй Сунхо гэр бүлийнхэнтэйгээ хамт Чэж барлаар машинтай явж байна. Урд нь харин нэг унахтай цагаангүй адсан машин их удаа яваад болдоггүй шүү. Ингэж явахаар чинь хийцээ очно. Урд угаа хүн нь харин нөгөө хүн алсан гэдвэсэн дасгалжуулагч байна. Сунхогийн ихнэр сонины мэдээ харангаа. 300 дахь ялалт чинь сонин дээр гарчиж наад зурган дээр чинь царайлаг гарсан байгаа үсттэй. Би морин уралдааны авраг болохоор жинхэнэ нийчгэр хөрөм хийнэ. Хүлээж угаарай. Хөрм яах вэ? Зүгээр л аюулгүй байхаа бод. Миний охин цонхонд битгий ойртаарай. Ингээд бүсээ тайлчлаа. Тэр үед манай хүн урдаа байсан машиныг хориотой газар гүйцэж төрүүлэх гэж байгаад автобустай мөргөлдөд осолчлоо. Нөгөө автобусноос хойно явж байсан морьтой машиныг нэрээд мөрөгчгөн. Сунхо хальт нүдэ нэгээд харах үед ачааны машин дээрх 2 морь унчихсан. Эхнэр нь хажууд цустайгаа хутгалдаад охин нь харин зам дээр уйлаад зогсож байна. Манай хүн босох гээд босож чадсангүй. Эхнэр нь газар дээр аймаа өргөдөж. Сунхо харин нүдэндээ гэмтэл авчиж. Энэ явдлаас хойш 3 жилийн дараа Ким дасгалжуулагч нөгөө загнаад байсан нөхрийнхөө морийг хөдлөд жижигэрч гисэн явж байна. Тэгээд зүвчээ онгологтол манай хүн тэнд нь унтаж байна. Оо, новш чинь энд бэтгий унтаж бай гэд байхад уучлаарай. Ингээд босч ирээд морийн зүвчээр оруулж байна. Яаж ийм хомол дунд унтаж чаддаг байна. Гэд нөгөө залуу жолоогоо шидэд байна. Харин жаах ядарсан бололтой гэж байна. Хүмүүсийн байр нь солигдчихсан байх шүү. Манай хүний карьер нь Ослоос хойш нэлээд уруудсан бололтой. Охин нь тэнд зүвчээнд байж байна. Хөөхтийг ингээд зүвчээнд авчираад баймааргүй л байгаа юм да. Ядаж өдөр үнжүүлэхэд өгч болдоггүй мө? Ким тэндээс. Гү чи одоо болоогүй мө? Би чамайг 3 жил тижээж байр хоолоор хангалаа штэ. Одоо ер нь явбал яасан юм бэ? Хоолоо ядаж өөрөө олоод идчихдэг болмоор байх юм. Ингээсээ охин нь уурлаад. Хэрвээ аавд минь сайн мар унвал тэр төрүүл чадна мэдүү? Ингээд орилж байна. Ингэртээ харих замдаа аавна. Миний охин Ахмад хүнтэй яаж яриад байгаа юм бэ? Би үннийг нь хэлсэн. Та өөрөө сайн мар унах юм бол ялч чадна гэсэн биз дээ. Би аавыг уралдаанд төрүүлэхийг нь хармаар байна. Би аавыг уралдаж байгааг харах үнэхээр дуртай. Ингэж байна шүү. Сунхо хорин талбайн эмч бүсгүү дээр очиод. Хөөе. Гэснээ өвгцгөнд нүрээд дуучлаа. Нөгөөх нь шууд ус цацж байна. Найзууд уулалтай. Өрөө төл. Хөөе. 10,000 штэ. Би удахгүй өмнөх өрөө төлчихнэ. Ингэж байна. Тэгсэн бүсгүүнийг ажлын зар санал болгоно. Морьтой цагтаа гинэ. Би чи уралдаан ч хүн шүү дээ. Яаж зүгээр төрийн албанд ордгийм бэ? Ингээд голж вэ шүү. Нүд чинь муу шүү дээ. Охиноо одооч. Ингэсэн чи манай хүн жаахан ууралчлаа. Дахиж миний нүдний тухай битгий дурсаарай. Хин ч энэ талаар мэдэх ёсгүй шүү. Ингэж байна. Оройн гэртээ охин нь морины баг өмсөд морин уралдааны тайлбарлагч хийгээд тоглоод байна. Наад морины бага битгий өмсөлдөө. Аавда харин наад үсээ угаа. Дээрээс нь арх уугаад хамарч нь улаан боллоо. Тэгэд аав нь охинтойгоо хамт морь тайлбарлана. Та бидний харж байгаачлан Ий Сунхо гараанаас гараад огцом хурд хийж бүх мордыг хушуучилж авнаа. Тэгээд тэр Америк морийг бас хятадын хамгийн шилдэг морийг гүйцлээ. Энэ уралдаан Ий Сунхогийн ялалтын тоог ядах юмгүй нэгээр нэмэх нь тодорхой харагдаж байна. За Япон морийг гүйцлээ. Үнэхээр гайхалтай. Ий Сунхо 30 м, 20 м, 10 м
Төрүүллээ. И сунхоо дахин нэг ялалт байгууллаа. Ингээд охинтойгоо хамт бүжиглэн. Маргааш нарийн ким дасгалжуулагч нэг юм бодсон бол той. И сунхоогоор хамгийн шилдэг морь болох аянга унуулна гэж байна. Нөгөө их цантаа унаач хён нарийн уурлаад байна. Яхара и сунхоогоор унуулах гээд байгаа юм бэ? Тэрэнд сайн мар өгвөл үнэхээр ун чадах нь үгүй юу гэдгийг нь хараадах яа. Ингэж байна. Манай хүн сонсоод би аянгийг унна гэж юу? Баярлаа аха. Ама тат. Би чиний ах чинь биш. Баярлаа захирлаа. Дөрс шилжиж хүмүүсээр мөрий тавилдаг нэг нөхөр. Хүмүүс лекц уншиж байна. Мэдлэггүйгээр мөрий тавьбал энэ юу вэ? Надад хэлээд өгөөч. Гамшиг. Зөв. Өөр юу вэ? Таниглал. Тийм ээ. Энэ бол тэниглэл. Гамшиг. Гарц хохирол. Харин мэдээллийг нь бид өгвөл яах вэ? Энэ шиг ашигтай бизнес байна уу? Хэлтэй байхгүй. Ингээд хүмүүсийг хөөлрүүлж байна. Тэнд байсан босс нуулалтай нэг нөхөрлөө манай сунхоо залгаж байна. Йоо, чи аянгийг унах гэж байна гинэ. Ингээд уулзлаа. Сунхоо, хэрвээ би мориноосоо буух юм бол тэр өдөр би төрүүлэх нь ойлгомжтой гэж ойлгож болно. Болж байна. Тэр их чинь сигнал гэж хүлээж аваад бид бооцоогоо хариуцсан. Хариуд нь харин надад амьдрах байшин хэрэгтэй байна. Тэгэлгүй яах вэ? Чамайг байшинтай болгож өгнө. Ингэж байна. Жаахан болохгүй нөхдүүдтэй хойвилдаад байна уу та. Маргааш нь яг уралдах гэж байтал Ким дасгалжуулагч ирээд "Сунхаа, өнөөдөр нэгт орж болохгүй шүү. Хоёрт орох ёстой. Ойлгов уу? Хоёрт." Гэд төлөвлөгөө нь жаахан алдагчлаа. Тэгээд талбай хажуугаар явж байтал нэг нөхөр "Ээ Сунхаа, яасан гоё морь унчгаа вэ? Наад мориноосоо буувал чи өөрөө бол зүгээр нэг мо хомоолол гэсэн үг" гэж шалтгаангүй амар дормжиллоо. Манай хүн ууралж буугаад зодох гэж үзэн. Тэгсэн цаана нөгөө мөрий цэгт суучихсан. Тэр буужглаа. Тэр төрүүлэх юм байна. Тэр буужчихсан. Тэр үед нь мөрийн дээр баахан гарууд. "Ойлголоо боосоо. Бүх мөнгө аянга дээр тавь" гэж авна штт. Манай хүн харсан чинь цаана нөгөө мөрий цэгч. Ок, парол авлаа. Ингээд хараад тавьж байна. Сунхоо гинт. Байцаац. Би албаар буугаагүй шүү. X биш шүү гэсэн нөгөөх нь ойлгодоггүй. Ингээд уралдаа эхэллээ. Манай хүн шууд ширэлгээр шийдээд нэг торё гэж бодо бололтой. Шууд ташуурдаж гарлаа. Нилээн ташуурдаад урд манлайлаад байна. Ким тэнд яагаад ташуурдаад байгаа юм бэ? Мөрий зөгчд бөөн баяр. Бид хэдийг очих вүлээ? Бараг 500 сая. Даанч манай хүн арай хэтрүүлчлээ. Морин хяналтаа алдаж жолоогоо булаагаад буцаад иргэчлээ. Нөгөөдөл тэр буруу тийшээ уралдаад унлаа. Чаавас. Манай хүн очиод нэг морьтой мөргөлдөөд унцдаг. Уралдааны дараа Ким менежер орж ирээд зодож байтал цаанаас нь мөрий цэгчд орж ирээд бүр амир зодох гэж байна. "Чи гарч бай" гэд Ким менежерийг хөөгд гаргачлаа. Манай хүн гялс тэрүүгээр тэжээл цацаад моринуудыг суллаад зүхтаачлаа. Байдал эвгүдчлээ. Эмч бүсгүн гэрээс охиноо гялс очиж аваад "Миний охин, эндээс явахгүй бол болохоо байла" гэд шууд зүхтлаа. "Чи хайчих нь вэ? Би баларсан. Эндээс явахгүй бол болохгүй" гэд нөгөө морьтой цагдаа болох зар тавьсан газар руу зүхтаадаг. Дөрс шилжиж тэнд нь бэлтгэгдэж байгаа хідэн бөөтөлгүй нөхдүүд байж байна. Нэг цагаан морийг барих гэж чаддаггүй шүү. Бугуула унгаагаад нэг нь очиж авах гэж байгаа тэрүүл. Нөгөө морин үргээд шууд хашаанаас гараад давхин. Манай сунхоо яг тэнд нь ирсэн байж таарад морийг харангуутаа бишрээд байна. Цаанаас нэр нэг хүн замаас нь холд оо чи гэд манай хүнийг үсэрж очиод аварлаа. Тэгсэн нөгөө манай хүнтэй хамт осолд орсон дасгалжуулагч байна. "Чи юу? Та юу?" Ингээд хоол идэцгэлээ. Нөгөө бөтөлгүй гарууд хялам хийгээд жаахан янзгүй байгаад байна шүү. Тэгээд манай хүн уучраа хилээд ажилд орох шиг боллоо. "Наадах чинь юу юм? Эм юм уу? Энэ витамин аби маань нүдний хараанцаа. Чи унаач хэрнэ? Хараа муутай хэрэггүй. Юу? Тэр унаач гэж биш." Нөгөөдүүл нь гайхаад байна. Энэ сэгсгэрээр нь жаахан атаархаастай. Ирсэн ээ. "Би энд морьтой цагдаа болох гэж ирсэн. Морио унамаар байна дарга." Эхлээд морио бариад сурчих. Гэсэн манай хүн энэгээд бүр уурыг хөргөчлээ. Дасгалжуулагч "Үнэхээр морио унамаар байна уу?" гэснээр гаргаад элчгэн дээр морд гэж байна. Сэгсгэр "Энэ шиг амархан юм юу байх вэ те?" Гэд мордох гэсэн болдоггүй. Нөгөө талаар нь унчлаа. "Би ийм намхан гэж бодсонгүй. Одоо харж бай." Гэд мордод явах гэтэл хөлдөггүй шүү. Хүчтэй ташуурсан чи үргээд сэгсгэр саваад унчлаа. Бөтөлгүй гарууд байна. Өрөө манай хүн ажилчдын байрандаа байж байтал нөгөө сэгсгэр өдөөд байна. "Чи хэм? Эхнэр чи хайчихсан юм. Зугтаад явчихсан уу аа?" "Юу? Манай ээж өвчгсөн." Ингэсэн чин тоодоггүй тоглоом хийгээд байна шүү. "Өөр хүүхэн байж л байгаа та." Гэсэн сунхоо очиод шууд шанаачлаа. Тэгээд зодолдох гэтэл бусд нь салгаад сэгсгэр харин хэвтэйгээс үзчихгээд байна. Тэр өрөө манай хүн жаахан юм бодод суулаа. Охин нь нөгөө морины бага өмсөд гараад ирчиж "Чи наад бага битгий өмсгөж хэлээ үсттэй. Аав намайг уйлахыг хармааргүй нэ үсттэй." Ингэж байна. Хэцүүхэн байх шүү. Маргааш нь сэгсгэр манай хүнийг дахиад тулаанд дуудаж байна. Тэгснэ тэрүүгээр "Би хэвтэйгээс али над руу дайраад тах та" гэд байна. Нэг нөхөр "За би дайръя" гэд дайрсан чи хөлийн нааснаа төмбөг рүү нэмэ. "Ямар байна? Миний хаагаад төмбөгдөх арга" гэснэ манай хүн рүү сонио хараад байна. Тэр үед дасгалжуулагч цагаан морио хөдлөө түрээд ирлээ. Тентхийн дарга нь "Наад морь ч унж болохгүй юм чинь зүгээр зарчих л да. Унулдаггүй морийг тэгээд хэн авах юм бэ? Тэгвэл маханд өгчих" гэд байна шүү. Дасгалжуулагч морио хамгаалаад уурлаад байна. Манай сунхоо "Наад морь чинь сайн морь байна. Зараад хэрэггүй. Юу
Юун сайн морь гэж. Чи энэ нүд рүү хараад хаа. Ингээс харлаа. Минийх руу бишээ. Тэнийгэ морины нүд рүү. За. Харав. Хэзээж унуулахааргүй морь байгаа биз дээ. Ингэж байна шүү. Сунхоо тэнд өөрийгөө батлангаа морийг аврахаар шийдлээ. Тэгээд бугуулдах гэж үзсэн. Хөөх, тэр мэрэгчлээ харагдаж байна шүү. Гоё хувцастай болохоор л тэгж харагдж байгаа юм. Сунхоо эвтэйхэн үргэлгүй явж очиод цулбураа холбочлоо. Дасгалжуулагч харин жаахан баярлсан янзтай хараад байна. Тэгээд тойруулж давхиулах гэтэл морь нь үргэж давхиад манай үнийг чирээд давхичлаа. Энэ морийг луна гэдэг юм байна. Дөрс шилжиж цагдаагийнхан хууль бус мөрийн тавигчдыг бижилгээр үзээд сууж байдаг. Манай Сунхааг хөөгд байгаа нөхдүүдийг байрах гэж байгаа бололтой. Нөгөөдөл нь харин эмч бүсгүн гэрт ирчиж Сунхаа хаана байна? Хэлээч гэд дарамтлаад байна. Удалгүй манайхан ажиллаа хийцгээж байна. Жисүү тэнд ах нартайгаа нилээн дотнуулчжээ. Тоглоод байна. Нөгөөдөл нь ч бас манай Жисүүтэй тоглоод байна шүү. Сексгэр унсан чинь Сунхаа дээрээс нь тээжээ шидчихлээ. Энэ хоёр бас дайсхнахаа бойлжчихсан бололтой. Ой зэлэг минь яаж байна? Тэр үед харин дарга лунаг зарна гэд машинд ачаад байна. Дасгалжуулагч очиод юугаа хийгээд байгаа юм? Энийг тэрэгний морь гэж зарчихъя. Альвэ чиний нөгөө энэ морь уралдааны морь болно. Жинхэнэ ирээдүйтэй морь гэд байсан яасан? Тэгэхэд чамайг сонсноос болоод би энэнтэй гацчихад байна. Тэгвэл би өөрөө зарчихъя. Гэснэ машинд нь суугаад Сунхатай хамт хот руу явдаг. Тэгээд манай хоёр хотод очингуудаа морио зарах биш, морио уралдаан үзээд суучлаа. Сунхаа морио зарахгүй мó? Тэр бол хурдан удмын морь. Түүнийг ядаж нэг удаач болтугай уралдуулаад харчмаар байна. Хөл нь гимчгсэй байлаа штт. Бэртэж байсан морь уралдаж болохгүй гэсэн дүрэн байгаа мó? За, явж Ханза брендийн гёза бан шийдэцгээе. Гахаа мах бууцаа бүлгүүгийн соустай. Тэдний айшаа бан шин гоё штэ. Дахианы мах халуун ногоотой Аз маягийн амттай. За, аль нь чаддгийн бэ? Хоёулаа тансаг амттай штт. Нэрэн Ханза бренд 8 дугаар сарыг өгтаад 2 дээр нэмэх нэг урамшуулал зарлчихсан байгаа юм байлээ. Care for M Mart номин оргил сүлжээ дэлгүүрээс 2-ыг авбал нэг үнгүү гэсэн. Бас нэг суглаа өгнө. Суглааны супер шогнол нь галтгооны тавилга. Бас MacBook Pro байгаа юм байлээ. Хоёулаа ориглоос авч идэнгүүтээ өөр өөрсдийнхөө нэг идчихэд бэлгэнд авсан нэгийг хуваагаад идчихил да. Наа чин давгүй санаа вэ шүү. Тэр үед нөгөө Согхюн болон Аянга дахиад уралдаанд төрүүлсэн гэд ярилцлага өгч байна. Намайг дэмждэг та бүхэндээ баярлалаа. Та нарын дэмжлэгийг ялалтаар хариулнаа. Та эцсийн мөчөд огцом хурд хийж ялсан. Үүнийгээ төлөвлөсөн байсан уу? Тийм ээ. Уралдаанч тэр амьдралч тэр эхлэлээс илүү сайн төгсгөл чухал биш гэж юу? Гэд манай үний үгийг ашиглаад байна. Сунхоо тэрийг нь удаад мэлэрчгсэн явж байтал яг өмнө нь осолд орж исэн газраа дахиад машинтай мөргөлдөх шаглаа. Шууд шархан сэтрээд шок. Дасгалжуулагч. Чи энэ газрыг санаж байна уу? Энд чи бид хоёр осолдсон шүү дээ. Ингээд дурсамжаа ярьлаа. Тэр үед охин чинь ээжигээ алдаж харин луна унгаа алдсан юм. Чи болон луна хоёр хоёулаа хагцал зовлон мэдэрсэн. Ингэж байна шүү. Энэ цагаан морь тэр үед осолд орсон цагаан морь юм байна. Тэр үед луна унгаа алдаад унаг руугаа очих гэтэл хөл нь гинцсэн учраас бос чадахгүй байсан юм байна. Яг тэр орой Сунхоо лунаг унах гэж үзлээ. Хоёулаа бүхнийг марти. Чи ч зовсон. Би ч зовлоо амссан. Чамайг нядалгаанд өгөх гээд байна. Одоо л унуулахгүй бол чи дуслаа гэд морьтойгоо яриад байна шүү. Луна нилээн цоройж айшилж байгаад эцэст нь зөөлрөөд цулбуураар хөдлүүлээд давхлаа. Уралдааны морио ингэж бэлддэг юм байна л та. Тэгэд хэсэг давхиулж байгаад эмэйл тохох гэтэл харин тохуулсангүй. Тэр шөнө харин Жисүүгийн нойр нь хөрдөггүй. Морины зүгчэнд ортол Луна байж байна. Жисүү маань Лунатай жаахан яриад байж байтал Луна хэвтээд өглөө. Жисүү гүйж очиод "Аава, Лунагийн бие нь өвдөд байна. Хэвтээд өглөө." "Миний ч ихсэн бие өвдөд байна. Тэр өөх гээд байна штэ." "Би ч ихсэн яг өөхлөө." Ингээд босдоггүй. Нилээн гүрийж байгаад яваад очлоо. Морь нь халуураад жаахан өвдчихсэн байгаад байна. Аав өхөө хоёр морио чихтэй альчуураар арчиж өгөөд булчинд нь эллэг хийж өгнө. Маргааш нарийн Луна өндөгөөд босоод ирлээ. Манай Сунхоо жаахан баярлж байна шүү. Тэгсэн дасгалжуулагч орж ирээд "Би чамайг сурах гэсэн болохоос эрхлүүлгээгүй. Халуураад байсан юм чи яах юм бэ?" гэсэн морио завинд ачаад манай унийг бас аваад далаа руу явцгаалаа. Тэгэд эргээс нэлээд холдож байгаад "Өдөлгүүрээ унтраа" гэснээр морио шууд ус руу туугаад оруулчлаа. "Хүү яаж байгаа юм бэ? Тэр живэд өвчгөн штэ. Тэгвэл чи орж аврал да." Гэснээр манай унийг бас түлхээд унгаачин. Яаж байгаа юм бол манай хүн тэнд сэлж чаддаггүй. Дасгалжуулагч харин аврахгүй гүрийгээд байна. Тэгэд яг эвгүтгийн даван дээр Луна цаанаас нь сэлж ирснэ. Манай унийг аварчлаа. Ухаантай морио шүү. Тэгэд усан дотроос Сунхог нуруунд дээрээ суулгаад гараад ирнэ. Тэгэд сэлж явсаар эрэг дээр гарцгаалаа. Сексгэр тэнд "Бэ анх удаа л морь хүнийг аварч байгааг харж байна. Тэр ийм зүүн совинтой морь байгаамаа. За ихэлцгээе да. Юуг тэрв? Та нар чинь морьтой цагдаа болох гэж ирээ үсттэй." Ингээд маргаашнаас нь морио унцгаалаа. Сунхоо Лунагийн нуруунд эмээл тогсон чинь зүгээр тоохуулж байна. Манай хоёр бие биедээ нэлээд дасчихсан бололтой. Ингээд бөөндөө морь унах бэлтгэлтэй орцгоно. "Юун түрүүн та нар морьтойгоо нэг болох ёстой." Гэснээр бүгдийг морьтой хамт зүвчээнд хонуулаад байна. Тэгээд тэнцвэрийн дасгал, мордог дасгал гэд
хийлгэж өглөө. Манай сунхоо бол мэрэгчлийн байх шүү. Бус нь бишрэстэй. Бүгднгээр нь моринуудыг нь угаалгаад өөргөлч морио цэвэрхэн байлгаж бай. Удалгүй Жисүгийн төрсөн өдөр болоод ах нар нь Жисүд хүүхдийн ор бэлгэлж байна. Манайхан нээлен дотн болчлоо. Хойлоо нугал, нурууга мөрөйлөг. 45 градус аваад давхин ингэж байна. Жисү тэнд энийг сармагчин байрлал гэдээ. Ингээд ах нартаа хичээл цаагаад байна. Тэгээд давхлаа. Янзын давхиж байна шүү. Луна бол үнэхээр л хурдан удмын адуу юм байна. Сунхог суулгаад далаа эргээр салхи татуулан давхиж үзүүллээ. Ингээд манайхан бэлэн болж анхны үүрэгт ажилдаа гарцгаадаг. 4 тувцсан амсууд морио унцгаагаад явна. Тэр үед харин нөгөө мөрий тавьдаг гарууд манайхны гэрийн гадаа ирдсэн байна. Манай сунхогийн байга газрыг нь олдсон байна шүү. Өөх, илчиг байд боосоо. Арда. Тэнэгөө дэгтэй. Данч гэрт нь хинч байдаггүй. Хот руу яваад орцголоо. Дасгалжуулагч. За, бүгд ерөнхийлөгчийг орж ирэх үед гой зогсоцхон. Харин үйл ажиллагаа дууссаны дараа давхиж гарцгаана. Ойлгов уу? Мэдлээ гэсэн Жисү. Би засмаар наава. Юу? Одоо юу? Тийм ээ. Тэр үед харин нөгөө бооцооны мафиахан манай үнийг дурандж байгаад таньчлаа. Тэр байна боосоо гэд бөөндөө пэжгинж очоод нойлын гадаа зогсож байсан Жисүг бариад авлаа. Хой. Уулзалгүй удлаа шүү. Авчаа хаана байна? Манай үн цаанаас нь гарч ирээд яг баригдах гэж байтал мафийнхныг хөөж байсан цагдаа нар цаанаас нь хүрээд ирдэг. Хой Гвангё, уулзалгүй удлаа шүү. Мафийнхан сандраад шууд Жисүг аваад зүхтаачлаа. Нөгөө талд ерөнхийлөгч яг ирж байна. Дасгалжуулагч. Сунхаа хайчихва. Тэр нойл явсаа. Мафийнхан Жисүг машинтаа авч яваад Сунхаа харин Лунагаа унаад араас нь хөөлөө. Мафийнхан машинтаагаа шууд талбар руу давхиад орчлоо. Тэрийг харин манай морьтонгууд хараад тэр сунхоо юу? Жисүг авчихсан байна. Давхаарэ ингээд бөөндөө хөдөллөө. Тэгээд давхиж явсаар дасгалжуулагч машиных нь урд гарч ир зогсоогоод юм мөргүүлчлээ. Мафийнхан явган зүгтлаа. Сэгсгэр нэгийг нь хөөж байтал шууд зогсноо цохиод унгаачлаа. Манун алио хавтагаас үзье. Намайг цохиож. Ингээс нь дэвс гэхээр нь хаагаад төмбөг. Яй! Хаагаад төмбөг гэж мэдхөө. Босс нар нь лифтэнд суух гэж байхдаа гинэт бактериа нь хөдлөөд эмээ сорох гэж үзлээ. Даанч унгаачлаа. Жисүг авчивсан нөхөр харин тэрэгэн дээр төрж байгаад алдчихлаа. Яг шат руу унгийн даван дээр аав нь бариад авлаа. Урт дээрэмч харин зүхтэж яваад Лунатай таарчлаа. Тэгсэн Луна тийрээд шууд машин цуулгаад явуулчихна. Сунхоо боссыг нь бариад авлаа. Ингээд манай хэд гавь яваагуулчлаа. Ерөнхийлөгч харин хууль бус мөрий зөгчдийг барьсан гэд манай хоёрыг дуудаж уулзаад талархал илэрхийлнэ. Танд хүсэх зүйл байна уу? Ингээс манай хүн би уралдаан ч хүн байгаамаа. Дахиад уралдаанд оролцсомаар байна гэд гуйчлаа. Ингээд манай Сунхоо өрний асуудлаа шийдээд дээрээс нь дахиад уралдах боломжтой боллоо. Лунагаа аваад дасгалжуулагчтайгаа хамт хот руу явна шүү дээ. Хамтрагчт нь харин өдөж өгөөд үлдлээ. За ингээд Чэжүүгийн морь уралдаанд манай хэд орж ирлээ. Дасгалжуулагч яваад очтол нөгөө Ким тэнд жаахан басамжилсан өгтэй байгаад байна. Дасгалжуулагч харин тоосонгүй. Манай хүн эмч бүсгүйтэйгээ уулзаад өөрийнхөө мөнгөөр загаас худалдаа авалт хийгээд эмч харин баярлаад байна. Гинт хэрэгтнийг бариад мөнгөтэй болоод уралдаандаа оролцох болоод таач гараад өгчээ. Удалгүй Ким менежер нөгөө Хёнтай ярилцаж байна. Та Сунхогийн талаар юу гэж бодож байна? Тэр одоо морь уралдааны тэмцээнд ари хаалгадж орж ирээд л. Дээрээс нь гэмтэлтэй хөөгшин морьтой тоглоод байгаа юм аа хаашаа. Гэхдээ нэг л сэжигтэй байна да. Нөгөө мафийн боссын туслах цагдаа нараас зугатаад мяарчсан явж байна. Тэгсэн цаана нь манай Сунхоо зурагтаар гарч байна. Уралдах гэж байгаа гэж байна шүү. Хөөе, энэ навшигтэй гэд заанаад байна. Морь уралдааныг ТV-гээр дамжуулах үед нөгөө манай эдэг ахалж өсөө өвөө тэнд хөтөлж байна. Та тэр Луна гэдэг морины талаар болон Сунхогийн талаар юу гэж бодож байна? За, тэр Буна гэдэг морь бол Луна шүү. Луна гэдэг морь бол ямар ч уралдааны төг байхгүй. Уралдаж үзээгүй морь. Дээрээс нь гэмтэлтэй. Одоо бас 7 настай хөгшин морь юм л да. Тэр мориноос бол бид нар юу ч хүлээгээд хэрэггүй. Ингэж байна шүү. Тэр үед морь уралдааны газрын захирал манай хоёр жаахан уурлаад байна. Гэмтэлтэй. Хөгшин морь та хоёр тоглоод байгаа мó? Морь уралдааныг юу гэж бодов? Ерөнхийлөгч одоо юугаа бодож байдаг байна? Муусан арын хаалгатай юмнууд ингэж байна. Эмч тэнд хамаагүй зөвтгүүлж болохгүй шүү. Хэрвээ хөлнийх нь хадаас мэдрэлдэн шүрэх юм бол энэ морь дуслаа л гэсэн үг. Ингээд анхааруулж байна. Уралдаан эхлэхийн өмнөхөн хоёр бүсгүй бооцоо тавих гээд байж байдаг. Олигтой бооцоо тавьдаггүй. Тэгсэн чинь нөгөө туслах хажуунаас нь харж байгаад хөөе галзуураа юу? Энэ хэтэрхий өндөр. Энэ бол унаач нь хүнд. Энэ хоёр угаасаа бие биенийхээ замыг хаагаад явдаггүй юм. Энэ Луна бол зүгээр хог. Энийг шууд хасч удах хэрэгтэй. Тэгэхээр 5, 8, 10 гэсэн дугаартай моринуудын аль нэг нь төрүүлнэ. Эднэр дээр л бооцоогоо тавь. Ингээд зөвлчлөө. Хөөх гэр оронгоо гудамжны хүн гэхэд лаг байна шүү. Ингэж байна. За ингээд анхны уралдаан нь эхэллээ. Гараанаас гараад давхицгаалаа. За мордууд хурдан аван давхилдэж байна. 6
6 дугаартай Луна харин бодсноос өөр байна шүү. Нилээ урд дур дахиад байна. Эхэнд ордуур дахих бол байдаг л зүйл. Ядархаараа угаасаа хоошо суучдаг юм аа. Сунхоо тэнд. Болоогүй. Луна хүчээ гамна гэд амийг нь татлаа. Морд хажуугаар нь гүйцэж төрүүллээ. Луна ард хозорчлоо. Гайхаад байх юм биш шүү дээ. Сунхоо харин санаа зовлтгүй. Тэд нэр чамайг хэр хурдан гэдгийг төсөөлөгчгүй байгаа. Луна маань давхичих гэдэл зүрх нь бойлоглаад сортол зод. Сунхоо харин амийг нь татаад байна. 5 8 10 дугаар морд уралдааныг хушуучилж хэллээ. Ингэс нөгөө бооцоо тавьсан хоёр хүүхэн баярлаад байна. Туслах тэнд. Харуу та нар эмч үсгүй Жисүүтэй хамт араас нь машинаараа явж байна. Жаахан өрөвдсөн байртай хараад байна шүү. Сунхоо дахиж байгаад одоо жаахан хүлээч. Жаахан л хүлээ. Тэгээд тойрог зам өнгөрөөд шулуун давхих үе ирэхэд Луна одоо гэд амийг нь суллаа. Гэсэн Луна ирчиг аваад нэг нэгээр нь гүйцэж гарлаа. Дасгалжуулагч гайхах маягтай. Луна маань гүйцсээр хамгийн урд цойлоод гараад ирнэ. Эмч бүсгүй Жис 2 алмарч байна. Яваад өг. Яваарай. Ямар гентийн зүйл болоод байна. 6 дугаартай Луна уралдааныг хушуучилж байна. 5 дугаартай Хилэн хар. Амаа сулалчихсан хэрнээ. Лунаг гүйцэж чадахгүй байна. Дахиад жаахан. Тийм ээ. 6 дугаартай И Сунхоо 30 м, 20 м, 10 м төрүүллээ. Тийм ээ. Бүгд шок. Луна маань анхны төрөг авчлаа. Нөгөө Ким менежер уурлаад тамхи шидэж байна. Тайлбарлагч. Саяных юу байсан бэ? Та битгий энэ моринд анхаар гэдвэсэн биз дээ. Харин би бас гайхаал байна. Ингэж авна шүү дээ. Нөгөө хоёр хүүхэн бөөн уур. Чи хөөш 5 8 10 дугаар морь төрүүлнэ гэсэн яасан? Энэ 6-аг зүгээр хас гээд байсан яасан бэ? Гэд туслахыг зоодох гээд хөөжлөө. Манай хүн харин төрүүлчээд морио хөдлөөд ирнэ. Баярлж байгаагаа жаахан нуугаад байна. Охинтойгоо хамт морины тайлбарлагч хийж тоглож байснаа сандаг. Яг л тайлбарлаж байснаар нь болчлоо шүү. Тэгээд их бие авирч бууж ирснэ. Жисүү! Хава! Тэгээд төрүүлсэн бүжгээ хийгээд их жаргал тавьж байна. Ингээд манай Луна аль биесээр уралдаанч боллоо. Нөгөө талд харин аянга ядах юмгүй уралдаандаа төрүүлсээр байна. Манай Лунач бас янзын амжилттай байна. Дасгалжуулагч гадна тойргоор нь гүцэн шүү. Мэдүү. За. Ингээд Луна болон аянгнаар өөр бүсээс манлайлаад уралдаандаа төрүүлцгээгээд яваад байна. Шулуун замыг алдаж болохгүй. Энэ хэсэг дээр хурдан авах хэрэгтэй. Яг л хэлснээр нь Луна маань төрүүлсээр аян харин уралдаануудаа хол тасархай төрүүлсээр байна. Нөгөө мафийн баги манай Лунагийн фэн уулчжээ. Бооцоо болгоно Луна дээр тавиад хожоод байна. Энэ цайны мөнгө. Сунхоо хорин сонин дээр гарцсан байна. Эмч бүсгүй. Ахмад унаач бас Ахмад морь И Сунхоо гэж хэн бэ? Луна гэд морь хаанаас гараад ирэв? Тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг маш хурдан татаж байна. Гэд Жисүүд сонин уншиж өгч байна. Удалгүй Сунхоо нүд шигшүүлэх хэмчилгээгээ хийлгэлээ. Нүдэн жаахан муудаад байгаа болтой шүү. Охин нь аав та сайн харж байгаа үсттэй. Энэ хэн бэ? Гэсэн эмч бүсгүй хажуунаас нь хэлж өгч байна. Ингээд бүгдийг хэлжлээ. Тийм ээ. Аав үнэхээр сайн харж байгаа юм байна. Тэгэд нүдний эмчэд үзүүллээ. Эмч энэ хэдэн хуруу байна? Манай хүн харах гээд хийжсэн чинь болдоггүй. Нүдээ онилголгүйгээр хэл. Юу тав эмч санаа алдаад. Нүдний даралч нь нэмэгдэж хараач нь улам муудажээ. Ослоос хоошоо хурдацтай муудаж байна. Энэ янзаараа бол удахгүй хараагач алдаж мэдхээр байна. Саях тав биш үс юм уу юм чи? Би таагаагүй мө гэж авна ш. Иш хөөрхий. Хэрв чи нүдэ дөргоогоод уралдаад байвал хараач нь улам муудна. Эртхэн хүмүүстэй мэдэгдээд болсон дээр хада. Ингэж байна. Манай хүн эмнэлгээс гараад охинтойгоо тоглонгоо. Миний охин том болчихжээ. Өмдөндөө баагаад л явж байсан цаг саях юм да. Ингээд төсөөллөө. Аав нүдэ анаад намайг баг байсныг хараад байгаа мó? Чи бас тэгээд үзтээ. Нүдэ анаад төсөөл. За юу харагдаж байна? Аав харагдаж байна. Манай хүн жаахан уйлчлаа. Охин нь аавынхаа нүрийг тэмтэрч байгаад. Та уйлаад байгаа мó? Үгүй. Зүгээр ившээчлээ. Нөгөө Ким менежер харин тэр ийм уугаад байна гэсэн гинэ. Нүд нь нэлээд ноцтой байгаа юм шиг байна. Энэ дээр нь дөөрөлнө гэж байна шүү. Тэгснэ яваад сэтгүүлчтэд манай хүний талаар мэдээлэл өгчлөө. Шууд маргаашийн сэтгүүл дээр И Сунхогийн нүдний хараа огцон муудж гэд гарчлаа. Нөгөө туслах хараад. Гүй энэ одоо юу вэ? Манай хүн харин саунд хувцастайгаа жин хаях дасгал хийгээд байна. Дасгалжуулагч жаахан амраачтай. Хэрэг би 100 г асуул. Луна 10 кг хөнгөн мэдрэн. Мориндоо хайр тавина шүү. Тэгсэн гаднаас нэг нөхөр ирээд Сунхоо сохорч байгаа гэд сэтгүүл дээр гарчихсан байх юм гэж авна шүү дээ. Дасгалжуулагч нь гайхаж байна. Маргааш нь морины уралдааны холбооны тэргүүн ирээд гэмтэлтэй барыг за явах уу гэд уралдуулаад байхад бас сохор уяач гинэ. Чи яачихсан хүн бэ? Ким чи бас И Сунхог өмнөх шигэ алах гээ юу аа? Гэд хушуу нэмээд байна. Дасгалжуулагч гэнэт тесрээд намайг алуурчин гэсэн үү? Кёнгил өвчтэй байна. Уралдуулж болохгүй гэж би зөндөө хэлсэн шүү дээ. Уралдуулахар шийдсэн хүн нь та хоёр өөрсдөө эзтэй. Би биш. Та хоёр алуурчин биш үү? Чи юугаа яриад хэрэг
уралдаанаа цуцалчихвал бидний ашиг орлого байхгүй болдгий байгаа үсттэй. Ингээд байна шүү. Энэ яриаг нь харин цаана нөгөө Хён сонсоод байна. Тэгээд Ким дээр очиод та тэгэхээр Кёнгилийг гимтсэн гэдгийг нь мэдэж байсан хэрэггүй. Мэдлгүй яадгийг. Тэр чинь надад мөнгө хийж өгдөг ганц хүн байсан. Ингэж байна шүү. Зэвүү нөхөр байна. Дасгалжуулагч харин сунхоотой уулзаад жаахан тандалт явууллаа. Тэгээд хоолндоо перц хийчээд перцний оронд чигчлүүрний сав сунхороо явуулна. Манай хүн хардаггүй. Хоол руугаа баахан чигчлүүр хийчлээ. Тэгснээ шууд идэх гээд байна. Хой перц ихтэй идэд дэмий. Энийгэд гээд өөрийнхөө хоолыг өглөө. Тэгээд сунхог нэлээ өрөвдөв бололтой шүү. Маргааш нь лунаг унуулахаар өөр унаач аваад ирчихэж. Луна харин өөр хүнээр унуулдаггүй. Энэ яасан ааштай морь вэ? Сунхоо тэнтэрэд. Яагаад лунаг өөр хүнээр унуулаад байгаа юм бэ? Чи өөрийгөө болон лунаг алах гээ юу? Яагаад нүднийхээ талаар юу ч хэлээгүй юм? Яагаад гэвэл би их нэртэй заавал авраг болно гэд амлчихсан юм. Түүнийгээ алдсны дараа би цогцыг нь тэврээд тэгж амлсан юм мэдвүү? Хэрв ийм зориг байгаагүй бол би шаналлаасаа болоод аль хэдийн өгчихсэн байх байсан юм. Ингэж байна. Тэгээд сунхаа маань охиноо дагуулад их нэрийнхээ дурсгал дээр ирлээ. Чи минь яг л залуу гараа байгаад байх юм. Би харин улмал хөгшрөд байна да. Жисо маань том болсоо. Хайраа. Би яах вэ? Чинийхээ царайгч тод харж чадахгүй бай шүү дээ. Уул намлалтанда хүрмээр байдаг. Хөрмөө хийж чадаагүй юм чинь. Ядаж уралдаандаа төрүүлээд Жисогоо сайн өсгмөр байх юм гэд баахан ойллаа. Удалгүй хагас шигшээгийн уралдаанууд болдог. Аянг ядах юмгүй шалгараад аврагын төлөөх уралдаанд гараад ирлээ. Сунхоо Хёнтай тараад аврагын төлөөх уралдаанд шалгарсанд нь баяр хүргье. Хён харин дуурдаггүй. Жаахан өрөвдөд байгаа болтой шүү. Тэр уралдаанд харин Лунаг өөр хүн уралдаж орох гэж байна. Тэгсэн Луна бүр талбар үж гардаггүй. Сунхоо Лунад хичээгээрээ гэчгээ цаашаа явлаа. Луна араас нь ширтээд байна. Сунхогийн хан түшээд явж байгааг хараад Луна шууд уурлаад цороогоод хүнээ унгачлаа. Хүмүүс гүйж ирээд Сунхоо Луна өөр хүнд унуулахгүй байна. Унаача булгаад унгачлаа гэсэн манай хүн шууд эргээд гүйчлээ. Хан тэмтрээд гүүгээд явж байтал өөдөөс нь дасгалжуулагч нэрч байна. Хоёулаа таарснаа. Чи үнэхээр үхмээр байгаа мó? Айх юм алгаа. Үнэхээр хүн үхэж байсныг мэднэ үсттэй. Би үхэл барэны зураас давчхаад л үхэн гэж байна. Шийтчихсэн байна. Ингээд уралдлаа. Нүд нь нэлээ муудчихсан байх шүү. Лунагийн нуруунд дээр давхиж явахдаа охиныхон талаар хэлсэн үгнүүдийн талаар бодоод байна. Нэг л зөв чиглүүлж чаддаггүй. Тайлбарлагч. Луна нэлээд ард тасарчихсан явж байна. Энэ уралдаанд түүнд найдвар байхгүй бололтой. Явж өгөхгүй байгаад байна. Тэгээд тойрох үед Сунхоо Луна би зөвхөн чамайг л харъя. Өөр юу ч харахгүй нь гэж жолоогоо суллаа. Луна эзнийг аваад давхиж гарлаа. Байз Луна хурдлаад эхэллээ. 9 дугаарын морь уралдааныг хушуучилж араас нь 10 болон 3 дугаартай морьд хурдалж байна. Хагас шигшээд домогт хар салхи хурдан хээр түрүү бололдож явна. Харин 6 дугаартай Луна араас нь багаар дөксөөр явна. Хүлээгээрэй. Луна урагшаа ороод ирлээ. Хар салхи хурдан хэртэй зэрэгцээд бас хажууд нь Америкийн ирлиз зэрэгцээд давхиж байна. 4 морь яг зэрэгцээд давхиж байна. Хэн нь урд хэн нь ард яваг харах боломж алга. 4 шилдэг морь яг зэрэгцээд бариар уралдаж байна. Хүмүүс шүлсэж залгиж чадхааргүй ширтээстэй. Дасгалжуулагч тэнд жааха урагшаа гэд дөхөд байна. Тэгээд барианд яг зэрэгцээд орцгоолоо. Хөлсөндөө худгалдаж амьсгаадсан 4 шилдэг унааж хариугаа хүлээгээд байцгааж байна. Тэгээд хариу нь гарлаа. Нөгөө 3 зураг харах гээд төрүүлээд гүйчлээ. Манай хүн харахгүйгээс хойш сонсъёгээд тэндээ хүлээн. Ингээд зургийг нарийн нягтлан шалгасны үндсэн дээр нэг инчийн зөрүүтэйгээр 6 дугаартай Сунхоо аврагын уралдаанд шалгарч үлдлээ. Ингэж байна. Ялчлаа. Манай хүн тэнд ганцаараа баахан уйллаа. Тэгээд охинтойгоо очиж уулзсан. Тэр үед бас ах нар нэрчжээ. Жисо маань уламал хөөрхөн болоод байгаа юм аа. Ингээд бөөндөө хоол идэж байх үед нөгөө ахлах би найран сонь уншаад үнэхээр их гүнгэлсэн шүү. Хой бүгдээрээ зүгээр хоол идцгээе. Жисо аавынх нь нүд муудсныг мэдэхгүй байгаа шүү дээ. Гэхдээ яхаараа хүүхдүүд үннийг нь хэлэхгүй байгаад байдаг юм. Жисо аавынх нь хараа муудсан гэд хэл ажлаа. Жисо уурлаад миний аав сайн хардаг мэдүү гэд босоод гүйчлээ. Тэгснээ зөөгчдөө мөргөлдөөд уйлчдаг. Манай хүн гүйж очоод Жисог тэвэрлээ. Зөөгч уучлаарай би харсангүй гэсэн цаана нь Жисо зогсож байна. Сунхоо шал өрөөхөн тэврээд авчжээ. Жисо аава та намайг харахгүй байгаа мó? Ингээд ойлгочих шиг боллоо. Аав нь охинооч танихгүй байгаад байна. Гэртээ очоод Жисо зөндөө уйллаа. Морины бага өмсөж байгаад аавдаа үсэг харуулад энийг хэлдэ. Аав энийг хэл гэсэн хэлж чаддаггүй. Зүгээр л уйллаа. Та харахгүй байгаа мó? Та нэрээ харахгүй байгаа мó? Намайг ч харахгүй байна гэж үү? Гэд гүнгэлж байна. Тэр үед Жисо дасгалжуулагч дээр орж ирээд аав маань юм харахгүй байна. Түүнийг битгий морь унуул тэхүү. Тэр өчгөл яах юм гэж байна. Аавыгаа морь унахыг харах дуртай манай Жисо маань аавыгаа өхүүлмээргүй байна гэд гуйгаад байна. Тэгээд тэндээс гарчгүйгээд Лунатай хамт нуугдчихэ гэж бодов бололтой. Луна байхгүй бол аав нь уралдахгүй шүү дээ. Тэгээд Лунаг хөдлөөд өөр зүчээр орчлоо. Томчууд харин Жисог алга болсныг мэдээд хайж эхэлдэг. Тэгээд харсан
ч Луна бас байдаггүй шүү. Тэр үед бороо ороод Жисо маань даарад ухаан алдчихлаа. Энийг нь мэдэрсэн Луна шууд зүвчээгээ онгойлгох гээд үзлээ. Тэгж байхдаа харин зүвчээний төмөр утсанд хүлээ зүсчихдэг. Тэгсэн ч зогссонгүй. Нилээ хэд зүсэж байгаад Жисог аврахын тулд зүвчээг онгойлгоод гараад ирнэ. Тэрийг нь дасгалжуулагч хараад Жисо болон Луна аврагдлаа. Даанч хөлн зүсэгчжээ. Эмч нэлээд гүн зүсэгдсэн байна. Гэхдээ өөрөө тоохгүй байгаад байх юм. Миний бодлоор энэ морь өвчнөө үл тоогоод сурчсан юм шиг байна. Ийм морьд өвчнөө үл тоож давхисаар байгаад өөхөх хүртлээ давхичихдаг юм. Ингэж байна шүү. Ингээд аврагын төлөөх тулаан болох гэж байна. Нөгөө туслах сууж байтал хажууд нь босс нүрээд ирлээ. Боссоо та гарцсан юм уу? Ингээс үгүй байжээ. Бууны нохоо хийж байсан юм байна. Шууд гавлчлаа. Ким менежер тэнд. Тэр бараг л сохор. Тэгэхэр чи замыг нь хаагаад өгөх юм бол яаж тойрч гүйцэхээ мэдэхгүй. Тэгээд л ялна. Болохгүй бол мориноос нь унгаа. Ойлгов уу? Хён тэнд. Аха би дараагийнх нь уу? Дараагийн алга хүн чинь би байх уу? Гэсэн чи бантж байна. Тэгснэ. Чи ер нь сонхоо яагаад азгүй амтан болсон гэдгийг мэдхүү. Тэр чамд аянгийг сонгож өгснөөсөө болоод азгүй амтан болсон юм. Ингэж байна. Тэгээд дурсамжаа сантал морины дуудлага худалдаан дээр аян орж ирсэн юм байна. Сонхоо аянгийг шинжээд аха энэ морийг бүх мөнгөө зараад чамаагүй ав. Тэгээд цоохинд унуулвал болох юм байна. Гээд аянгийг нь сонгож өгч байж. Чи аянгүй бол хинч биш. Энийгээ бодож жаахан даруухан л байж үзээрэй дээ. Ингээд томорч байна. Манай сонхоо харин охиныхаа хажууд сууж байна. Тэгээд аав нь амлалтандаа хүрдэг сайн нөхөр, сайн аав байхыг хүсэж байна. Миний охин ойлгов гэд Жисог унтж байхад нь хэлж байна. Тэгээд Лунагаа унаад уралдааны талбай руу гарлаа. Жисос ирсэн чинь аав нь байдаггүй. Үгүй аава болохгүй гэд талбай хажууд гүгээд ирлээ. Эмч бүсгүй бас жаахан айдастай байна. Морд гараанаас гарахаар бэлдэх үед аянгуулан хён сунхоо руу байн хараад байна. Ингээд уралдаа эхэллээ. Гараанаас Луна айж ухан гарлаа. Хоцордгоор ард хоцроод явж байна. 6 дугаартай сунхоо энэ уралдаанд бүхнээ шавхаж байгааг үзэгчид ойлгож байгаа. Гэхдээ л жаахан яваад өгөл зүгээр байна да. Гэсэн манай хүн харахгүйгээсээ болоод жолоодлого хашлаг шахаад хурдаа улам алдаад байна. Луна зүгээр үү? Ингэсэн Лунагийн шархан бас сэдрээд цус үсрээд байна. Сунхоо маань замаа харахгүй шал ор тийшээ залаад явчлаа. 6 дугаартай сунхоо замаа харахгүй байгаа болол та. Бүр алсын тойргоор л давхиад яваад байна. Энэ янзаараа бариандаж орж чадах үгүй нь тодорхойгүй байна. Бүгд манай сунхоо гөрөвдөж байна. Харин аянг тэнд манлайлж явна. Тэгснэ хоошоо эргээд Лунаг нэг харлаа. Тэр үедээ Кими хэлж байсан үгнүүд болон Сунхогийн хэлж байсан үгнүүдийг бодлоо. Ким чи аянгагүй бол хинч биш. Харин Сунхог Хёнтай анх уулзах үедээ л сайн төгсгөл сайн эхэллээс илүү чухал шүү дээ. Тийм ээ. Гэт урам өгч байсныг нь саналаа. Тэгээд шууд жолоогоо дугтраад тойргоос гараад Луна руу яваад очлоо. Ким тэнд ууралж байна. Эш чаавас. Сунхоо замаа харахгүй манан дунд давхиж байтал гинэт урд нь аянг гараад ирлээ. Хоо Сунхоо төвлөр намайг дагаад давх гэд Лунаг дагуулаад давхлаа. Санж байна уу Сунхоо? Сайн төгсгөл чухлаа гэж. Алив гэд жолоогоо суллаа. Луна аянгийг дагаад хурдлаа. Хүзүүн хотолцоод давхиж өглөө. Тэгээд хоёр хурдан хүлэг бусдынхаа дундуур сум шиг зүсээд орлоо. Голоор нь сэд татаад гарч байгаа юм шиг л цагаан хар хоёр морь зэрэгцээд цойлж эхэллээ. Ингээд урд шугамд хоёулаа тодроод гараад ирнэ. Хён Сунхоо төрүүл яваад өг гэд морьныхаа амийг жаахан татас хийлээ. Лунаач хамаг хүчээ шавхаад явж өглөө. Тэр үед харин амьсгал нь өндөрсхийг мэдэрсэн Сунхоо Луна болохгүй. Тэр үед дотор нь би заавал авраг болно. Сунхоо 30 м, Сунхоо 20 м, 10 м ингээд ярьж байснаа. Их нэртэй бас амлж байснаа бодно. Тэгснээ бас гинэт. Тэр ослоор Луна бас унгаа алдсныг сандаг. Лунад чич бич зовлоо амссан гэд ярьж байснаа. Бас Луна өөрийг нь уснаас аварч байсныг сандаг. Бас эмч мэдрэлийн судалт нь хатаас шүрэх хэл юм бол энэ морь дуусна гэсэн үг. Ийм морьд өвчнөө үл тоож давхиж байгаад өгчих гээд байдаг юм гэсэн үгнүүд нь санаанд орлоо. Тэгснэ бодлоо өөрчлөөд шууд амаа татлаа. Луна одоо болно. Тэгсэн Луна зогсдоггүй. Эцсээ хүртэл зүтгэн гэж шийдчихсэн бололтой. Амаа булаагаад давхиж өглөө. Сунхоо зогсох гээд бардаггүй. Тэгээд эцсийн арга хэрэглээд морьноосоо үсрээд унчлаа. Хүмүүс бүгд шок. Тэр үед харин Луна зогсчлоо. Морьд манай Сунхог тойрч гараад аянгтын түрүүг авлаа. Үзэгчид харин чив чимээгүй Сунхог ажиглаастай. Эмч бүсгүй очих гээд ярьж байна. Тэр үед харин Луна эзэн дээрээ буцаад ирдэг. Сунхоо чи заавал ингэж үд зогсоод өгтөө яатах юм бэ? Тэгээд Лунагаа түшээд босоод ирнэ. Ашгүй зүгээр байна. Тэгээд Лунагаа хөдлөөд бариа руу алхлаа. Хүмүүс бүгд Сунхог дэмжиж орилолдно. Сунхоо Луна, Сунхоо Луна тайлбарлагч тэнд. Эдэхэд хэцүүчгсэн энэ зүйл морин уралдааны түүхэнд анх удаалуулж байна. Аглах тэнд. Энэ бол ямар ч зохиол байхгүй хэрнээ. Хүний сэтгэлийг хөдөлгөж чаддаг зүйл. Энэ бол спорт. Тэгэд барианд орсны дараа охин нь ирж аавыгаа тэрнэ. Аян харин тойрч ирээд
холоос лунаад ёсолж байна. Аав нь босч ирээд хэдийгээр төрүүлээгүй ч гэсэн аваргын бүжгээ хийлээ. Жисус дагаад бүжиглэн бүгд сэнгэлдэх даяараа аваргын бүжгийг нь хамтдаа хийцгээлээ. Энэхүү түүх хөгжлийн бэрхшээлтэй унаачтай 8 настай хөгшин Луна гэж мөрний түүх юм. Жилийн дараа Луна дахин аваргын төлөө өрсөлдөөд авраг болжээ. Ингэж л олон хүмүүсийн харахыг хүссэн зүйл биелэл олсон байна. Кинод дуусах үед Лунагийн хамгийн сүүлийн уралдааны бичлэгийг харуулдаг. Луна барианаас айжуухан гарлаа. Ардуур ама татасхийн давхиж байна. Яг л ингэж давхдаг да. Сүүлийн 500 м Луна хурдан авч эхэллээ. Гадуур тойргоос нь эхлээд гүйцэд явж байна. Шулуун зам 300 м. Луна явсаар байна. Урд нь харин алдарт хилэн хар. Луна сумшгэл зүсч орж ирээд манлайлж эхэллээ. Сунхоо 30 м, сунхоо 20 м, 10 м төрүүллээ. Ингээд Луна авраг боллоо гэж байна. Энэ түрээд кино маань дуслаа. Нэрэн л сайн эхэллээс илүү сайн төгсгөл нь чухал юм да. Киночд байлаа. 한자 다 죽으러 Жимби. Би л шүү дээ. Багш Би хаана гоо? Тавааны өргөнд. одоо идэх юм бэ? Хаанд нь дөрөөрөөд 3 хавар болж байна. Оо, nice. Ямар хандаг блэ? Анхны бол бэлэн босноо. Арай болоогүй байна. Яг Юу яах вэ гэж? Хандаг юм бол гоё хоол хийж өгье дөө. Харж гинөө. Ингэж хийдэг мэдөө. Нэг юм ч гэсэн сураад ав. Бач. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу гинэ. Амар гин дөө. Тантай уулзж байгаадаа маш их баяртай байгаа шүү. Таныг шүтэж явд юм аа. шүтдэг гинөө. Хаанда зориулаад банш бэлдсэн юм аа. Хаанда гинөө. Хаанза. Та зоогөл. Таад маань ч гэсэн зоогол. Энэ бас өөр амжтай халуун ногоотой. Халуун чалуун байх шүү. Утас байсан бол сайхан сэл бидэхгүй юу те хэдүүлээ. Аваа та хоолыг хүм. Аваа би нэг төвтэй. Дуртай юу? Уламжлалт баншны соёлд ховсол хийв. Хаанза брэнд.